Сайн мэцхан уу, та бүхэнд өдрийн мэндийг хүргэе. Намайг Дожинсран гэдэг. Би Баянгор аймгийн Галууд сумын Намуул Чалх сургуулийн 9 анги суралцдаг. Би гэр бүлдээ үүнийг л хүсдэг гэсэн сэдвийн хүрээнд гэр бүлийн харилцааны талаар судалсан байгаа. Нэгэн хүүхэд зөв хүмүүжмээс нэгэн өрх тэгчгэд тусаа өгч, нэгэн өрх тэгжүүл нэгэн аймаг хот хөгжөхөд дэм болж, нэгэн аймаг хот хөгжүүл нийт улс мандахад хүч болох учиртай гэсэн маань миний судалгааны ажлын үндэслэл болсон байгаа. Илтгэлийн маань бүтэц, илтгэлийн сэдв, түлхүүр үг, сэдвийн сонгосон шалтгаан, ач холбогдол гэх мэт байгаа. Судалгааны маань зорилго өнөөгийн гэр бүлийн хүүхдэд хандах хандлагыг тодорхойлох, нээн илрүүлж, тулгамдж буй асуудлыг тодруулж, шийдвэрлэх арга замыг эрэлхийлэх. Түлхүүр үг, харилцаа, гэр бүл, хүүхэд, эцэг их. Судалгааны маань зорилт гэр бүлийн харилцааг уншиж судлах, судалгааны асуулга боловсруулж судалгааг авах, судалгааг дүгнэж нэгтгэж бичих, шийдвэрлэх арга замд хүрэх. Асуулга авах судалгааны арга зүйг ашиглан Намуул Чалх сургуулийн 6-аас 12 дугаар ангийн сурагчид хамрагдсан байгаа. За эхний зураг бол гэр бүлдээ цаг зав гаргаж чаддаггүй, ажлын стрессээс болдог зураг байна. Харин 2 дугаар зураг бол гэр бүлийнхаа аяллыг зохицуулж чаддаг, гэр бүлдээ цаг зав гаргаж чаддаг зураг байна. Таны болоор жаргалтай гэр бүл гэж ямар гэр бүлийг хэлэх вэ? Миний болоор жаргалтай гэр бүл гэж уур уцааргүй, инээд хөр цангилсан, хэдийн мөнгөгүй байлаач гэсэн жаахан зүйл болоод түүнийгээ хуваагаад идчихдэг. Хамгийн гол нь бие бинийгээ хайрын дэдээр хайрлаж байвал тэр гэр бүл аз жаргалтай болох юм шиг санагддаг. Гэтэл ихэнх хүмүүс өдөржингөө ажил хийж ядраад түүнийгээ гэртээ уур уцаар болгож гаргадаг. Харин зарим нь амьдралын хүнд хэцүүг туулж чадахгүй, балган муужгаад нөгөөдхөө гавьяа байгуулсан юм шиг гэр бүлдээ агсан тавьдаг. Энэ гэр бүл юу болж хуурах вэ? Зүгээр л гудамжинд явж байсан танихгүй хүмүүсийг татаж авчираад нэг гэр торсонтой ялгаагүй шүү дээ. Хүүхэд бага очир болохоор аав ээжээсээ олон зүйлийг шалгаадаг шүү дээ. Харин аав ээж хүүхэдтэй тэр зүйлд нь хэрхэн хандхаас хүүхдийн ирээдүйн хөгжил төлөвшил тодорхойлогддог. Гэр бүлийн харилцаанд сөргөөр нөлөөлөх зүйлс нь соёлын ялгаа, архитэлт муу зуршил, нэгнийгээ үл ойлгох, дарамт шахалт байдаг байна. Эдгээр хүчин зүйлсээс энгийн нэг зүйл бол гэр бүл салалт шүү дээ. Гэр бүл салаалтын хамгийн энгийн зүйл бол хүүхдэд тусдаг. Тухайлбал салбар гэр бүлийн хүүхдийн нас сэтгэл зүйн онцлогоо шалтгаалan сөрөг үйлдэлд ажиглагддаг. Хүүхэд ээж авахаа аль нэгийг сонгох боловч заримдаа дундад хаягдаг тохиолдол байдаг. Гэр бүл салалтын шалтгааныг өөртөөгөө холбон ойлгодог хүүхдүүд бас цөөнгүй бий. Гэр бүлийн харилцаанд эргээр нөлөөлөх зүйлс нь нэгнийгээ ойлгодог байх, хор зуршилгүй байх, гэр бүлдээ цаг зав гаргах, халуун дулаан уур амьсгал бүрдүүлэх. Гэр бүлийн эрэг харилцаа хүүхдэд хэрхэн нөлөөлдөг вэ? Нялх хүүхэд ба асран хамгаалагч хоёр эртнээсээ ээнэгшин дотн харилцдаг байх нь окситоцин хэмээх даврыг ялгарладаг. Энэ давар нь ирээдүйд хүүхэд өөртөө итгэх бусдыг хүндлэх болон нийгмийн амьдралд идэвхтэй оролцоход нь тусалдаг байна. Судалгааны асуулт 1. Танай гэр бүл чамайг хэрэг хүндэлж харьцдаг вэ гэсний 79% нь манай гэр бүл намайг маш их хүндэлж харьцдаг гэсэн байна. Асуулт 2. Чамайг алдаа гаргахад эцэг эх чинь эерэг аргаар алдааг чинь залруулдаггүй гэсний 95% нь тийм гэсэн бол 5% нь үгүй гэжээ. Асуулт 3. Танай гэр бүл үзэл бодлоо чамд тулгадаггүй. Хүүхдийн 60% нь үзэл бодлоо тулгадаггүй гэж хариулжээ. Асуулт 4. Чи өөрийгөө гэр бүлдээ ойлгуулахад ямар нэг асуудал гардаг уу? 84% нь гардаггүй гэсэн бол үлдсэн хувь нь хааяа, ичдэг, өөрийгөө ойлгуулж чаддаггүй, айдаг, архины дарамттай гэсэн хариултыг өгжээ. Асуулт 5. Танай гэр бүл чамд хэрхэн ханддаг вэ гэсэнд эцэг эхчүүд хүүхдтэйгээ захирах, хийтих зөрөг, хүүхдэд зоргоор нь байлгадаг гэр бүл давмгаалж байна. Эцэг эхчүүд хүүхдтэйгээ ямар байдлаар гол төлөв харьцдаг болохыг тодруулах зорилгоор нийт 63 хүүхдэд судалгааг авч нэгтгэж үзлээ. Үүний үр дүнд эцэг эхчүүд хүүхдээ хүндэлж харьцдаг, тэднийг нийгмийн амьдралд оролцоход дэмждэг боловч заримдаа хэд их тэднээс зөрдөг байна. Гэр бүлийн харилцаанд сөргөөр нөлөөлөх гол зүйлс нь нэгнийгээ үл ойлгох, архины хэрэглээ, стресс, дарамт шахалт байна гэж үзжээ. За манай сургуулийн хувьд үзэл бодлоо хэтэрхий тулгадаг буюу дарамгуулагч гэр бүл дарамгаалж байгаа. Сургамжилдагч гэсэн хайр дутуу гэр бүлийн хүүхдүүд өөртөө итгэх итгэлгүй хүүхдүүд болж өсдгөө. Эцэг эхчүүд өөрсдөө дасгалжуулагч, цагдаа, найз нөхөр, бурхан гэж үздэг.
Гэхдээ эцэгчүүдийн гол үүрэг нь тэдний асран хамгаалагч, тэдний зохицуулагч, тэдний их сурвалжинд байх явдал юм аа. Бид гэр бүлээсээ ийм л харилцаа хүсэж байна. Хүүхдээ сонсож, зөв ойлгож харилцдаг байх. Бидний их сурвалжинд байх. Бидэнд үргэлж итгэж, зарим асуудлыг өөрсдөр нь шийдвэрлэдэг байх. Ном зүй та хүүхдээ анхааран сонсдгоо гэр бүлийн зөв харилцаа, гэр бүл төлөвлөлт Google цэг юм байна. Анхаарал хандуулсан та бүхэнд баярлалаа.